Монгол улсын EBS-ийн форум нь юу нь надад таалагддаггүй л нэ. Яг ингээд тийм амар нүрэн бүрээ бодцсон хүмүүсийг харахаар нөгөө нийгэмд нэг буруу тийм юм бодолтой хүмүүс байгаа штеп. Тиймэрхүү хүмүүсийн бай болно шүү. Тиймэрхүү хүмүүс чи яг тийм амар бодцсон амар ил задгаа ховцолцоо огцодрол өдөхөж очтын энэ төр хийгээл за энэ жилээд зугаалдаггүй шүү. Яг сургууль мургуулийн хэмжээнд бол нэр үнэхээр зугаалдаггүй. За сайн байцгаана уу сонсогчдоо. За манай Хөгцөнгөр подкастын энэ удаагийн дугаар эхлэж байна. Хөгцөнгөр подкастаар янз бүрийн зочдууд манай энэ студийн хойморт ирж суудгаа, ярилцдаг. Тэгвэл энэ удаад бид нэгэн хөөрхөн зочныг студидтэй урьдчилсан байгаа. Тун удахгүй их хөрсийн баяр болох гэж байна. Хүүхдийн баяр болох гэж байна. За үүнтэй холбоотойгоор бид нэр одооны хүүхдүүд гэдэг сэдвийн хүрээнд, нэрийн хүрээнд нэгэн зочноо урьсан. Тэгээ зочноо танилцуулна. Намайг Батсүрийн Анузай гэдэг. Би соёл урлагийн их сургуулийн харьяа, ерөнхий боловсролын ахлах сургууль суралцдаг. Анаа дээр лекцээ сургууль гэсэн үү? Тийм. За тэгэхээр хэддүгээр анги гэсэн үг лээ? 11-р анги. 11. Тэгэхээр 12 жилээр төгсдөг тий та нар? Тийм. Тэгэхээр энгийн EBS-ийг бодох юм бол хажуугаар нь сонгосон мэрэгжлийн хичээлийг үздэг. Тийм мэрэгжлийн хичээл гэж. Тэгээ ер нь бусд нь бол энгийн EBS-тэй л адилхан. Урлагийн хүн болохоор шийдсэн үү? Тийм, угаасаа цэцэрлэгтэй хасаал нэлийн тийм дуу бүжиг жүжигэндээ сонирхолтой байсан болохоор тэгээд тэрийг хаяхгүй байсаргаал бадмаргийг зэрэл. Тэгээд анх жүжигчний ангийг сонгож исэн ч гэсэн тэгээд одоо сэтгүүлч ангид сурч байгаа. Сэтгүүлчтэй давхар жүжигчнэрээ бас явж байгаа. Тэгэхээр явж байгаа гэдэг нь кинонд юм уу, жүжигэнд юм уу, ямар нэгэн юмд тоглож байгаа эсвэл дуулж байгаа юм уу, нэг тим юм байгаа баха. Нөө Синарт гэдэг кино продакшнд жүжигчнэр явж байгаа. Тэгээд нэг тайзны жүжиг, нэг кино тоглосон. Бодохгүй нээлттэй их чах. За. Тэгээ бид хоёр нөгөө камерын ард түрүүн ингээ ярилцаа сууж байхад нэлээ олон төрлийн авьяастай. Би бүр пөөх гэд сонсчихлоо. Тэгэхээр бид анаа дээр яг юу хийдэг гинэ энэ хичээлийнхээ хажуугаар. За кино урлагаар яваад. За өшөө сэтгүүлчээр. За. Тэгээд 8-р ангиасаа хойшоо Карл Попперийн мэтгэлцээнээр хичээлж байгаа. За. Тэгээд 9-р ангиас ахуулаад Мүйсийн Бест гэдэг парламентын мэтгэлцээний клубтаас явж эхэлсэн. Тийм. Тэгээд кинон тогсон уу? Тийм. Тэрийг хийлчихлээ. Морлаш гэдэг хүүхдийн цуврал кинонд 5 дугаар бүлэгтэн дүр бүтээсэн, 2 дүртэй. За. Юуны дүр бүтээх вэ? Нэгэнд нь болохоор ингээд яна ярьж болох юм бол шүү дээ. Нэгэнд нь ингээд одоо ингээд 2 хүн намайг булаацалдах нэг тийм дүр зураг. Нөгөөдгөн дээр нь болохоор ингээд нэг жүжигийн сцен дээр би ингээд мейкапчны дүртэй. Тэгээ ингээд яг акшн гэж эхлэхэд нь гарч ирчээл будаг явж байгаа. Яа, ямар гоё юм бэ. Энэ үдэж авахнасаа тэгээд ингээд жүжиглэх тэгээ ямар байна? Гоё юм уу? Ер нь жүжигчний мэргэжлийг сонгосон шалтгаан нь ямар ч мэргэжлийн гэд чадварыг эзэмших ёстой байдаг, тэрийг жүжиглэж гаргах болохоор тэр талаараа ингээд амар онцлог юм шиг санагддаг болохоор гоё яагаад гэдэг. Тэнгүүтээ их сони юм ба штэ. Чи энэ талд гараал ингээд жүжигчний мэрэгчлэр тий ингээд жүжиглээл кинон тоглоал явж гин. Тэгсэн чи нөгөө талд очингуудаа шууд парламентын мэтгэлцээнд ороод. Парламентын мэтгэлцээ гэдэг нь шал өөр багт мэдээж байна штэ тий. Тэгэхээр яг ямар сэдвийн өрөөнд чи мэтгэлцэх үү? Хэдэн удаа ямар мэтгэлцээнд оров? Яг парламентын мэтгэлцээ, Карл Попперийн мэтгэлцээ хоёр нь ялгаатай. За. Тэгээ Карл Поппер нь болохоор яг нэг EBS-ийн 10 жилийн хүүхдэд зориулагдсан. Парламент нь болохоор оюутнуудын мэтгэлцээ гэж явдаг. Тийм тэгээд яг ингээд одоо 17 настай болохоор оюутнуудын мэтгэлцээнд бол орж үзээг байгаа. Зүгээр нэг өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр айл чиглэлээр нь явах юм чинь гэж бодоод 9-р ангиас хойшоо яваад байгаа байхгүй. Тэгээд Карл Поппероор гэх юм бол сургуулийн авраг, дүүргийн авраг. Тэгээ нийслэлийн тэмцээнд бас орж исэн. Тэгээ улсын аврагаас шилдэг 16 багийн батламжтай.
Ануу дэрийг бол ингээд ерөнхийдөө танилцууллаа. Одоо үзэж байгаа хүмүүс ийм охин байд юм байна гэд бодож байгаа. Харин одооны хүүхдүүд гэдэг сэдвийн хүрээнд ор бид хоёр ярилцсан тий. Тэгэхээр одооны хүүхдүүдийн ойлгохгүй юм бидэнд их байна. Би бол одоо чиний ээж шиг хүн байгаа байхгүй. Эсвэл их чих чин ч юм уу тий. Ийм хүн байна. Тэгэхээр одооны хүүхдүүдийн ойлгохгүй юм их байдаг надад л. Миний үед ч гэсэндээ миний ээж аав нар үгүй одооны хүүхдүүд мэдгүй айтгүй. Тэрийг ойлгохгүй, энийг ойлгохгүй ингэж ярьдаг байсан байхгүй юу. Тэгэхээр одооны хүүхдүүдийн хобби, сонирхол гэл их л ондоо болсон юм шиг байна. Одоо тэгээ техник, технологи хөгжиж гин те. Энэ таблет, утас та нар чинь мэдээлэл энтрийг чинь зүгээр өстө дорн авдаг болсон байна. Тэгэхээр одооны чиний насны энэ хүүхдүүд юу сонирхож байна? За хүүхэд алганы сонирхлыг ярих юм бол өөр бах. Гэхдээ юун төрөнд мэдээч яг зүгээр одоо юу мэр чи гар утас байгаагүй цаг үед байсан шиг те. Зүгээр ингээд чулуугаар гэр үрж тоглоод ингээд хоорондоо л хамт байж ивэл гэдэг зүйл бол байхгүй бах. Тийм. Илүү бүр ингээд нэг тийм адал явдалтай ч гэх юм уу. Найзуудаараа парк орж галзуу уулган дээр суух мох бол дээр үед одоо байгаагүй. Тийм тиймэрхүү зүйлүүдийг илүү сонирхно. Бид нар болохоор ингэдэг. Одооны хүүхдүүд чинь гадаа гарч тоглохоо болцсон шүү дээ. Одоо тэгэл уцаа ухаал сууж ах юм. Өөрөнөөсөө ч гарахгүй юм. Бидний үед бол гадаа гараад бөмбөг өшөглөл нусаа хацартан нагаал тэгэл гүйж агаал ээж аав нь хүүшээ орооч бараачаа гэж нэг юм оруулдаг байсан. Одооны хүүхдүүд чи баг хүүшээ чи гараач гэж нэг юм гаргах юм гэдэг юм. Үнэн үү? Мэдхгүй би бол өөрөөсөө гэртээ тогтдоггүй шүү. Тогтдоггүй. Тэгээд тэдэн цагаас тийм ажилтаа тэдэн цагаас нь тийм үргэлжлүүлээ тэгээ явна гэх. За аав ээж чи уурлах уу тэгэж олон ишээ тийш яваад тахаар за чи одоо болоо гэх үү? Дасцсан уу? Анх ингээ явж байхад аав ээж чинь чи хаагур юу хийгээд байгаа юм гэж асууж байсан. Нилийн загиндаг байсан. Яг үний юм уу гэж хүртлээ айгүй их цудаг гэсэн. Тэгэл угаасаа тэгээд нөгөө хийж байгаа зүйлийнх нь үр дүн гараад эхэлж байгаа. Би одоо ингээд зураг мурагт орлоо гэж бодоход тэр нь ингээд Facebook, YouTube-ээр ингээд цацагтаал өөр ингэсэн клип хүртэл надад одоо байгаа. Өөх ямар клип? Дууны клип. Дуулсан юм уу? Тий. Вау, ямар дуу? Найзтайгаа хамт нэг шинэ жилд зориулаад яг кино продакшныхаа хүрээнд л тулсан. Тэгээд шинэ. Тий, YouTube дээрээ тавиад. Хандлт их вэ нүг. Хандлтын тоож хараагүй айгаад. Айгаад гэж штэ. Тэгэхээр яг энэ сошиал орчинд та нарын одоо оролцож байгаа оролцоо ямар байна? Одооны хүүхдүүдийн хэрэгжилж байгаа яг гол платформ нь юу байна? Instagram, IG байна уу? Эсвэл Facebook байна уу? Эсвэл бүр өөр юу гэдэг юм уу? Сайт майт байт юм уу? YouTube байт юм уу? Миний бодлоор яг Instagram, Facebook, Messenger 3 гэж бодож байна. Top 3 аппликейшн байна. Тийм тэгээд хэрвээ өөр илүү нэмэлт зүйл оруулна гэх юм бол тоглоом, гейминг апнууд нэмэгдэх баг. Email, PUBG, Go, Roblox энэ төр нэлээд олон тоглоомууд гараад ирсэн. Яг тэдрийг манай үеийн хүмүүс нэлээд их тоглодог байх гэж бодож байна. Би бол яг хөө email л тоглолт. Тэгээд та нар ингээ хоорондоо ярилцсан шүү дээ. Бидний үед бол уцаар гараад ир гэж гэрийн уцаар ярьдаг байлаа шүү дээ. Ингээ эргүүлдэг уцаар. Гадаа гарыг тоглоё. Эсвэл цонхны дор орчаад балда цэцгээ гэж ингэж ярьдаг. Нэгийгээ дууддаг байсан. Нэгтэйгээ тэгээ гадаа гараад эсвэл подисонд орж ярилцдаг байсан. Та нарын үед бол одооны хүүхдүүд юугаар илүү ярилцдээ? Чатаар уу? Эсвэл мессеж шууд кал шүү дээ. Ямар юм аа? Шууд кал. Цараа залгаал. Мессенжерээр нь унтж байгаа үгүй нь ерөөсөө яг ямар сэдвээс хамаарх юм бол чамд хэлэх юм байна гэж гаргаж ирээд ярих юм бол тэр чинь бас нэг хөөрхөн 40-50 минут. Би ихтэй ер нь хүнтэй нэг хуцаар ирээд байдаг юм аа. Тийм тэгээд яг зүгээр гараад ирээч, ингээч, тэгээч гэж хэлэх үед бол нэг 10 минут л зарцуулна шүү дээ. Тэгэл ингээд жишээ нь охтууд ингээд нууцаа ярьдаг штэ ингээд дотны яриагаа чи одоо найз охинтойгоо тий хамгийн дотныхоо найзтайгаа ярих яриагаа ерөөсөө л уулзаал хоорондоо яриад та нарын ингээд хамгийн гол одоо цагаа өнгөрүүлдэг одоо газар нь сургууль ах уу эсвэл нэгнийхээ гэрт орж ярих уу эсвэл гадаа гараад суугаад ярилцдаг юм уу? Миний хувьд болохоор хамт гадуур гарч явахдаа нэлийн тийм нээлттэй юм а ярилцдаг. Кофе шопд орох та яадаг юм? Хаана байж юм ярьдээ? Ер нь бол нэг тийм нэг амар
хүн амьтнаас нуугдаад нийшээ тийшээ явж очиж энэ төрөө болдоггүй. Зүгээр ингээл за ингээ гоё гадуур халхангаа гоё юм ярий гэдэл тэгэл ингээл талбайг ингээл тойрол парк руу яваал цаашаана гээл ингээл хит парк гэдэг ингээ шинээр баригдсан эдийн газруудаар очил. Тэгэл юмнуудаа ингээл тойруулаад яриагаал яваад. Зөө. Та нарын мэдээж ярианы сэдвүүд мэдээж үерхэл байдаг баах гэж бодож जैन би тий. Хувцаслалт байдаг баах тий. Тэгэл мөнгө санхүүгээж бас ярьдаг баах мөн үү? Тиймэрхүү зүйлүүд ярих уу? Ер нь гэхдээ хичээлийн дөнгүүд бас их мэрэгчил. Тийм сургууль хооронд сургууль дотор болж байгаа зүйл ч юм уу. Таны үеийнхэн одоо яг чамтай хамт ингээд суралцж байгаа чиний үеийнхийнхэн магад чи бас бусдыг мэдчихэж магадгүй дээшээ нэг үе ч юм уу доошоо ч юм уу те яг төлхөө ямар хоббитай байна. За тэгээд төгсөөд бас ямар мэрэгчлэр суралцъя гэж ярилцж ах юм. Дийлэнх нь ер нь бол жүжигчин болно л гэж. Яахын аргагүй нөгөө урлагийн сургууль дотор байгаа хүмүүс. Тэгээ яг бүжгийн анги, хөгжмийн ангийнхаа болгоос ойлгомжтой. Бүжгэрээ, жүжгэрээ, хөгжим өрөөд тэгээ дуулаад бүжиглээд явцгаана. Та нарын үеийнхний хобби гэж юм юу вэ? Тэгэл мэдгүй миний анзаардгаар бол тэд амар PC дэх дуртай юм шиг санагдав. Ингээ бүгдээр ингээл нэг цуглуулж байгаа л. Тэгэл 10 20 PC руу яваад. Яг гэхдээ дийлэн хөвгүүд нь л дээ. Тэгээ охтууд нь яг би нэг амар бүгдэнтэй найзлаад гээд ингээ нэтрээгээ явдаг болохоор. Манай анадарын хобби гэж айгүй олон юм биш үү угаасаа. Тэ? Харин төмөн юм байна. Тэгээ тэднэрийгээ тэгээ орхигдуулахгүй явна гэдэг бас л авьяас шүү. Тэгээ аав ээж нь бас мэдээж дэмждэг болоод өдийг хүрсэн байх тий. Одооний хүүхдүүдийн хувцаслалт ямар вэ? Ингээд яг нэг сүүл Blackpink хамтлагийн хинэн нэлээ нэг өмдөн дээрээ ёб хүмүүсээ гараад ирсэн юм билээ. Нөө за. Тэр бүр аюу сонирхолтой харагдаад тэг ингээд яг надад бас уулын тэр Blackpink-ийн гишүүний тий дэлхийн одчтой тэр хүний ингээд байгаа байдал бол яг ингээд окей энэ бол тэг эн чинь гоо сайхан уран сайханд бол ингээд байж болохоор зүйл шиг харагдаж байгаа байхгүй. Тэнгүүт яг ингээд нэг өдөр тутамдаа хүүхдүүд формынхаа юм хүүх юу тэр чинь нэг юм урт сонин ямар ч хэлбэрч байхгүй нэг тийм хүүх юм байдэн шүү дээ. Монгол улсын ЕБС-ийн форм нь юу нь надад таалагддаггүй л. За яг нэг тийм форм дээрээ доогуур нь ямар ч хамаагүй юм байги джинс ч юм уу сул джинс явж ингээ өмсөө. Тэг ингээд нөгөөдгийг харж хараа бүр ингээ сонин санагдаад энэ одоо яг яадаг стил вэ гэх. Гэтэ яг өсвөр үеийн хүүхдүүдийн хувцлалт гэх юм бол яг хүнээс хамаардаг юм шиг санагддаг. Би бол одоо нэлийн тийм альбом хувцсан дуртай. Тэг яхаа аргагүй нэг сэтгүүлж мэтгэлддэг инээ тэрээгээ жоохноос явцсан болохоор нэлийн тийм альбом хувцсандаа аюу сонирхолтой. Чөлөөт цагаараа альбом хувцс өмсөд явахгүй л хэлгүү дээ. Чөлөөт цагаараа ямар нэг тийм эмхтээлэг хувцсан өмсөд дуртай. Эмхтээлэг гэхээр юу ах вэ? Малайж. Надаа ер нь бол юбг цамцны хослолууд аягүй их байдаг байхгүй тэдрийг л хослуулаад ингээл. Хөвгүүд бол яах вэ? Мэдээж зүгээр джинс гоё тиймэрхүү юм өмсгөө. Би эрэгтэй хүнд нэг тийм амар стил байдаг гэж боддог юм шүү дээ. Яагаад? Мэдгүй зүгээр ингээ өдөр тутамдаа өмсөж байгаа хувцснуудыг харахтаар нэг тийм зүгээр л шүүгэнээсээ олцсон хувцас ингээ хооронд наваа чи нийлүүлээ өмссөн юм шиг. Уг бол нэг арай нэг хичээгээд өнгийн төхөөлсөн юм шиг нэг тиймэрхүү л харагдаад байна. Гэтэ яг гоё стилтэй хүмүүс байдаг л да. Тийм цөөхөн л. Охтууд болохоор эрэгтэй хүүхдүүдийгээ бодвол илүү их нөгөө хувцаслалт бас нүүр гадаад үсэндээ анхаардаг. Яг үнэ анхаардаг баг. Тэгэхээр охтууд одоо мейкап хийж гинүү? Хийх үү? Амар юм шүү дээ. Амар юм уу? Амар юм шүү дээ. Бараг мэрэгчлийн хүн шиг мейкап хийн шүү дээ. Хамаргуунууд нь хамартай болтлоо өндөрлөн. Будж гин үү те? Тийм. Одоо чи будцсан байгаа юу? Будцсан ба. Хаана? Нөө тод будаагүй. Ер нь бол багш нар чинь ингээд тод будцсан охтууд магадгүй байгаа бол загнах уу? Загнана. За тэрийга тэгээд айгүй эвтэйхий хийж загнана бас. Мэдээч бидний төлөө. Яг ингээд тийм амар нүрэн бүрээ будцсан хүмүүсийг харахаар нөгөө нийгэмд нэг буруу тийм юм бодолтой хүмүүс байгаа штеп. Тиймэрхүү хүмүүсийн бай болно шүү.
тийм хүмүүс чи яг тийм амар бодцсон амар ил задгаа ховцолцоо огцодрол өдөхөж очтын энэ тэрийгэл загинжилээд. Тийм тэгээд зарим нь бас арай хэтрүүлж хийх юм байна л да. Амар юу сорогч морогч зомби момби тэ зөвлөж мөрлээд миний хувьд бол өөрөө ингээд цэвэрхэн бодцсон л байх юм бол тэр бол өөртөө харьцаатай хөөхөн л харагдчихвэл тэгэл байхгүй юу болно. Тэр хүн чи өөртөө гоё хэлсэн байгаа. Тийм болохоор тэр тусмаа ингээд яг урлагийн сургуулийн хувьд энэ зүйлийг нь бол дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр охтууд маань одоо будах болвол хуучин цагт бол нүүр амаа будаад яасан эртнгээ хүүхэн шинжэндээ орцсон энэ төргээ бидний загнадаг байсан. Одоо бол ерөөсөө хэвийн үзэгдэл болсон юм байна тий. Ер нь бол үгүй бас л загнаастай шүү. Загнаастай. Одоо ингээд бас яг 8-аас ахуулж нүрээ ингээд нүрэндээ нарны тосмос сөрмөөсөө будаж эхэлж ийсэн байхгүй тий. Тохоо үед болохоор ээж ингээд харчаад арай эрт хүүхэн шиг болох гэдэг шүүний тэрийгээ загинжил байсан. Тэгэд яг одоо бол угаасаа зүгээр л дээ. Толны өмнө баг цаг сууж ивэл тэгэл болоо. Та нар гоо сайхны бүтээгдэхүүн одоо жишээ нь тим бүтээгдэхүүн бид нэр хэрэгэлдэг. Тэрийгэ тэндээс авдагч гэдэг юм уу? Тим юм байдгүй. Эсвэл ээж мэжийнхээ илүү дотоо өгсөн юм хэрэгэлдэг юм уу? Ер нь бол өөртөө сонирхсан зүйлээ айгүй их авдаг юм шиг санагддаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн ер нь бол тийм. Ер нь одоо нэг юм хөгжөөд охтуудын арьс арчилгааны бүтээгдэхүүн хүртэл гарсан юм шиг үлээ шүү дээ, тийм байдаг. Тэгээд бүр охтоосоо буддаггүй нэг дараах охтууд байдаг шүү дээ, тийм. Тэд нэрийг нэг тийм чи нүрэ будаач дээ, тий. Гоё байл да энэ төр гих үү, гадуурхах уу, жоохон тийм юм байдгүй. Яг нүүр мүрээ будаач гэж бол хэлтгэл тэгэхдээ гадуурхал бол байхгүй. Тийм. Яг манай ангид нэг тийм 2 охин байдаг байхгүй. Тэгээ будчаараа бас айгүй хөөхөн болчтiin. Тэгээд болохгүй бол бид чинь будгаа нийлүүл ширээндэгүр татж байгаа л тэр хоёрыгоо бодно шүү дээ. Оо за. Бодож өгөөл явах. Тийм. Тэгээ бөөнд ингээд амар гоё л. Тэгэл яг гоё ингээд нэг тийм сэтгэл санаа сайхан өдөр байдаг шүү дээ. Тиймэрхүү үед ингээд яг ингээд гоё охтууд дараад бас л ингээд бөөнийхөө ингээд будгаа ингээд нэг ширээ рүү нийлүүлж байгаа л. Энэ нь байна уу тэр нь байна уу гэж байгаа л ингээл хаал бодчих. Чиний эн чинь ямар гоё ингээ энэ шин юм уу гэл. За одооны хүүхдүүд ямар дуу сонсож байна? Ямар хамтлагийг илүү төлхөө сонсож байна? Миний харснаар бол K-pop дуу сонирхоод байна уу гэж харсан. Үгүй юу? Мэдхгүй. Миний хувьд нөгөө зуны зугаа тэгээ юу гэдэг хэлээ би яаж хаад явдаггүй болохоор мэдхгүй юм аа. Нэг тиймэрхүү юмнууд амар их болоод идэв штэ. Тэнд очдог Монгол артист. Тэд энэ айгүй дуртай байх гэж бодож байна. Чи юу сонсох вэ? Ямар дуу сонсох вэ? Зүгээр аян таалагдвал тэгэл уртын дуу ямар хамаа байхгүй бүгд ингэ аян л таалагдвал нэг тийм гоё тайвшруулдаг аяд штэ. Ангич хүүхдүүд юм уу найзууд чинь ямар дуу сонсоод байна уу? Гадаад Монгол хамаагүй. Гэтэ ер нь бол юу миний анзаарж байгаагаар бол одоо юу нэр чи арай нэг тийм хилтэй гэх юм уу? Англи хэлэндээ арай нэг тийм сайн хүүхдүүд нь жоохон гадаад дуу сонсох хандлагатай. Тэгээ арай нэг тийм гадаад үг мүгийг яаж чийсэн ойлгохгүй нэ арай нэг англи хэлмэлэндээ муу хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нар маань болохоор арай нэг тийм монгол дуунуудаа илүү сонсдог юм шиг. За, та нарын одоо хамрагддаг сургууль, секц, дугуйлан гэж юм байна уу? Одооны хүүхдүүд ер нь хаана илүү их яваад байна? Дугуйлан энтерт. Яг бас нэг өмнөх үеэ бодох юм бол сургуулиудад илүү их тийм сургуулийн хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлийн нэг клубүүд их нэгддэг болсон. Одоо нэг улаан зангалмай. Тэгээд одоо нөгөө манай хуучин сургуулийн энтрийг жишээ авахад тэр чинь мэтгэлзээний клуб энтертэй. Тийм. Тэгээ эмч бүлгэм, сэтгэл зүйн клуб нэтэрхий зөндөө клубуд ингээд ЕБС-үүдийн сургуулиудаар нэгддэг болсон. Тэгээ нэг охид хөвгүүдийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Баян зүрхийн хүүхдийн зөвлөл гэх юм дүүргийн хэмжээнд хүртэл зөвлөлүүд нэгдсэн. Яг тиймэрхүү зөвлөлд илүү хүүхдүүд явдаг байх гэж бодож байна. За, ямар спорт сонирхтын одооны хүүхдүүд? Дийлэнх юм. Волейбол сагсанд нэлийн дуртай юм шиг санагддаг шүү дээ. Сагсал өстө номер 1 баг тий.
Гадаа би ингээ манай гадаа харахаар манай байрны ойролцоо хүүхдүүд яг чиний насных ингээ волейбол тоглоод идэг харагдаад идэгин. Тэгэхээр дуртай байх нэ? Нилийн, ер нь нилийн. Зөв. Тэгээ хаач утсан. Одоо ингээд ангийн аялал маялал боллоо гэж бодоход шууд за бөмбөг мартахгүй шүү гэдэг. Цагс бол хөл бөмбөг бүх бөмбөгийг аваа явах шүү. Та нар хэр их зугаалдаг юм? Одоо ангаараа сургуулаараа найз нөхдөөрөө Зугаалдаг шүү. Яг сургууль мургуулийн хэмжээнд бол нэр үнэхээр зугаалдаг. Яагаад? Мэдгүй. Өмнө зугаалдаг байсан гэсэн коронавигоос хойш зугаалгаа бэлдсэн гэсэн. Манай сургуулаа. Ингийн нөө EBS үуч юм болохоор нэг намрын аялал илүү хаврын аялал үг нэг яваад идэв шүү дээ жил болгон. Тийм. Тэгээ яг найзуудаараа гэх юм бол тэгэл ямар өдөр сайхан ааштай байна, ямар өдөр гоё цаг агаартай байна тэр өдөр тэгэл хөргөн дээрээ тавьж байгаа л гарцхан шүү гэл. Яа. Хөргөн дээрээ тавиад хаашаа гарах юм? Нөгөө тэгэл хотын төвөр л юм да. За тэр нь зугаалга юм уу? Тийм штэ. Өөр хайчихт. Гэхдээ ингээд нэгэндээ очиж хонон гэдэг бодол төр бас эцэг эхчүүд аюу хэцүү ойлгоод идэм юм аа. За. Яг ингээд одоо миний хувьд ч гэх юм ер нь өсвөр насны хүүхдүүд тиймэрхүү юм байдаг баха яг ингээд ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд одоо ингээд нэг найзынdaa очиж хонмоор энэ нэтрээ гэхэлэр эмэгтэй хүүхэд ээжиж гэртээ хонооч. Эмэгтэй хүүхэд ээжиж ягаад ингээд гэртээ тогтохгүй байх гэл. Яг би тэгээд яг хэдэн удаа зөрүүдлээд 2-3 удаа хонжсэн л та. Хаана? Нэг нь манай сургуулийн нэг найзтай байхгүй юу? Нөгөөх нь болохоор манай нөгөө кино продакшны тийм нэг охин их байдаг. Тэгээ хончоод ирсэн чинь яс бөө юм босно уу? Үгүй. Зүгээр үү те? Гайгүй. Угаасаа хонцсон юм чи яах вэ? Хатнаас нь зэгнээ яах вэ? Тэгсэн чинь та нар шүү дээ яг очиод юу хийх вэ? Хонохдоо. Бид нар орой бол унтна гэж бол айхгүй. Яах юм тэгээ юу хөө? Мэдгүй тэгэл юм яриад тэгээд амар би бол яг найзуудаараа хонохдоо хоол мол хийж идээд сүнжэнгөө хоол хийх юм уу? Үгүй л дээ нэг хоол хийж идчихээл тэгэл бүндэ ингээл тоглоал дуулаад бүжиглээл ингээл. Гэхдээ ер нь бол яг нэг тийм гоё яг яамаар байгаагаа ч юм уу яагаад байгаагаа ч юм уу ингээ найзууд дундаа ярилцлагын цагт ер нь бол тэнд дунд өнгөрдөг байхгүй юу? Тийм. Ер нь л дийлэгтэй ярьдаг байна шүү дээ. Охтууд бол тийм юм л яа. Тэгээд тэр нь яг манай найзуудын дунд ер нь бол хичээл сургууль дүн. Тийм тэгээ гэр бүлийнхэн. За нэг хальт нэг өөрлөв юм бичээд байгаа банд залуугийн талаар ч юм. Тийм үү л. Тэгэл нэг мэдсэн чи өглөө олчдаг тий. Харин тэ аюу амарх өглөө болдог. Аюу хэцүү. Одоо тэгээд та нарыг ингээд нэгэнт ингээ хоноод найз нөхдөнтэй хоноод 1-2 хонцсон юм чинь дахиад хоноо гэдэг ээж нь тийх үү? Мэдгүй. Тэгж үзэх үл энэ. Ер нь бол загнана л да. Яаж ийсэн ихний арга бол угаасаа шууд загнана. Эмэгтэй ээжиж гадуур хонж яах гээд байгаа ингээ. Айл амтны ор хүнжлийн давуунд хамаагүй ингээд унтаад байх чинь буруу зуруу нэ. Тэр их зөв гэж бодож байна уу? Ор хүнжлийн давуу ер нь бас солих бол угаасаа нөгөө хүний өөрийнх нь бие дэдэг нөгөө ашигтай ашиггүй бактериуд эдэн штэ. Тэд нар ингээ хоорондоо солилцох ч юм уу те. Тиймэрхүү эрүүл мэнд талаасаа жоохон боддیں۔ Ээж бол яг манай ээж бол тэгэл би тэгэл угаасаа тэгээд найрал өөдөөс нь ганцхан удаа энэ дэрэг зэрэгэл тэгэл харин хөвгүүд маань яд юм бол бас л хондог л ах та. Тэд нар бол ёстой мэдрэл мөтөлтөл тоглох гэдэг. Тоглоно. Нөгөө компьютер тоглоом мөн үү? Тийм дээ гар утсаараа ч юм уу. Тэгээ тоглосоор байгаа л өглөө болох уу? Тэг яг нөгөө эрэгтэй найзуудтайгаа нэг тийм амар хамт хонож моноод тийм байж үзэж байгааг болохоор сайн мэдэхгүй. Яг бас яг нэг гоё юм яриа суудаг үеуд ч гэсэн байгаль. Би бас нэг юмыг сонирхоод байна. Хуучин цагт бол нийгэм өөр элаа. Одоо бол бас өөр болж байна. Угаасаа л нийгэм ингээл солигдоод явж идэг. Энэ цаг үед одоо та нарын насныхан кармантай хэдэн төгрөгтэй явдаг бол? Жишээ нь чи одоо ингээд тэр асуух муухай л ах л та. Тэгтээ ер нь ойролцоогоор ингээ өдөрт мөнгөтэй явдаг бол тэр мөнгөө хэд орчим төгрөгтэй дунджаар явдгийн.
Тэгээд тэр мөнгөө юунд зарцуулдаг юм? Тэгэхээр миний хувьд гэх юм бол би бас нэг хэсэг өөрөө ажил хийдэг байсан. Ер нь л ээж аав хоёроосоо мөнгө авч, ер нь гэрийнхнийхээ бараг харах дурггүй. Ямар нэгэн дугуулын энэ төр юмд хамрагдах болоо тэр нь хэрвээ төлбөр мөнгөтэй л би өөрөө төлөхийг л илүү бодно. Тийм. Тэгээ яг миний хувьд гэх юм бол ажил хийж авах үед өөрийнхөө цалинг бол өөрөө яаж өрхөө амир сайн зохицуулдаг. Тэнгүүт угаасаа яг нэг EBS-ийн хүүхэдтэй яг одоогийн байдлаар ер нь бол шалгаж хүлээх эхэлсэн байгаа. Ажил төрлөнд анхаарах боломж байхгүй. Тэгээд сүүлийн 1 сар 2 сар орчим ер нь л ээжээс гэр бүлийнхаа хүмүүсээс мөнгө авч байгаа. Яг энэ цаг үед ер нь бол өдрийн мөнгө бол 21 таахгүй. 20 таахгүй. Өдөр болгон 20 дотор. Мөн үү? Өдөр болгон 20 юм уу? Гэхдээ би биш үү? Бодож ин л да. Энэ бол дундаж үнэлэг юу ах тий? Тийм ба. Одоо карманы мөнгө ах тий? Тийм. Энэс дээшээ авах, доош авах хүүхдүүд байх. Байгаа бах тий. Яг уу дээшээ гэвэл чиний хар хід байх бол одоо нөгөө бидний хэлдгэр баян айлын хүүхдүүд гэх юм уу? Юу яагаад гэдэм бэ? Манай нэг зарим найзууд 7 хоног болгондоо ингээ шууд мөнгө авчдаг байхгүй юу? Сараараа ч юм уу. Тэнгүүд ингээ хидийг авсан ингээ тэгэхээр 100, 200 гэж 7 хоногт 100 авдаг. 7 хоногийн юм уу сарынх. За. Тийм. Үгүй бол нэг 2-7 хоног ч юм уу. Гэхдээ яаж байсан тэр бол мэдээч тэр хүн ингээд шууд 100-тай юм уу 200-тай болсон байх үед өсвөр насны хүүхэд тэрийг за энийг яг ингэн л хүргэн шүүгээ хадгалахгүй байхгүй юу? Тэр их одоо магадгүй надад тэгэж өглөө гэж бодоход би бол нэг гоё хувцсны дэлгүүр юм уу нүүр будгийн дэлгүүр ороод нэг юм авцсан л байна. Ер нь бол дээлэх хүүхдүүд мөнгөө тэгээ юунд үрдэг юм бэ? Яг ингээд шулуухын хэлэхэд ер нь бол электрон тамхи байж болох байх. Электрон тамхи сүүлийн үед их байгаа юу? Тийм, өнөө үед угаасаа их байгаа. Энийг бол угаасаа их нуугаад ах шаардлага байхгүй шүү дээ. Тийм, тэрэн зүйлэнд нэр нь нэлээ мөнгөө зарцуулдаг байж магадгүй. Тэгээд өөр зарим тохиолдолд ер нь бол угаасаа тэгээд юм ийдэн шүү дээ. Юм иднэ? Тийм. Хөөрхөн шүү дээ. Юу идэх таа? Юм ийдэн шүү дээ. За өдөр болгол мэдээж нэрэ гуан зарыг тийшээ орё гэд та нарын нэрэ өдөр тутам иддэг нөгөө хичээлийн завсраар иддэг зүйлүүд юу вэ? Манай сургууль ингийн EBS-ийнхаас нэг арай нэг өөр байгаа гэдэг. За манай сургуульч өстө маягтай юм гаргана шүү дээ. Твистер, бүргэр, амталсан будаа, бишкек янз янзаар нь химчийтэй төмөстэй махтай энэ төр гэдэг. Тэгэл ороо мөг ман тумбуз. Тэг хамгийн амирн дог бүгээ дахиа махаа хүртэл гаргадаг байхгүй. Ямар хөөрхөн. Тэгээд тэрийг яг та нар зориулсан яг энэ үнээр нь зарж чадах уу те? Миний арай жоохон үнэтэй байгаад байгаа юм шиг санагддаг л та. Гэхдээ яг тэгээд яг ингээд гадуур ингээд юм аваад идэх гэхлээр өөр нь бол манай сургуулийн үн хамаагүй гайгүй байдаг. Гуанцных. Гуанцнаас гараад гадуур бас хоолдог бах тий. Хараад хахад манай хүүхдүүд нөгөө бэлэн ийм хоолнууд за тэгээд нөгөө нэг одоо энэ догбуугийн билүү нэг солонгос хоолнууд байна шүү дээ тий. Тэр одоо хоол гэж хэлбүү. Закуск юм уу? Юу юм бэ? За хоол тий. Тэрийг хийдэж харагдах юм. Тиймэрхүү юм идэх үү тий. Яг болвол тэгэл гэрээсээ хоол авчираад идж байгаа хүүхдэл бараг байхгүй бах та. Нэг сөөхөн тооны л жоохон л. Тэгэл гадуур ер нь дээлэгтэл тиймэрхүү л хоолууд төргөө хоолнууд л идэх юм байна шүү дээ тий. Тэгээ тэдрээсээ айгүй хэцүү хордлого авнаа. Би бол бүр төсөл залах болчихсон. Хөөх тийм үү. За тэгэхээр гадуур уг нь болж өгвөл хоол моргол байгаа юм л да тий. Одооны хүүхдүүдийн мотивац авдаг юм юу байт юм бэ? Урам зориг авч өөртөө цаашаа явах зүйлүүд юу вэ? Ер нь бол гэр бүлийнхэн яаж байсан аюу урам болт юм аа. Гэт гониглох байсан ч гэсэн гэр бүлийнхнаас ч бодолт юм. Яг өсвөр насны үед бол ер нь бол тиймэрхүү зүйл аюу. Тэнгүүт арай нэг 12, 13-тай арай нэг жоохон байгаа өсвөр насны одоо эрт үе дээр нь явж байгаа гэх юм уу. Тиймэрхүү хүмүүс манд болохоор илүү нэг тийм найз нөхдийнхөө хүрээлэлээс илүү урам зориг авдаг. Тийм. Арай нэг томроод ирэхлээр арай нэг өөр зүйлээс урам авдаг юм билээ. Тэгэхээр нэгдүгээрт гэр бүл байх нь.
Тийм, ер нь бол нэгдүгээр ах дүүнэрийнх нь. Аа. Тэгэхээр гэр бүл бас өөрсдийг нь ойлгохгүй байх тохиолдол гардаг л ах та. Тэр үедээ яах вэ? Хэцүү л байна үсттэй мэдээж. Хэцүү шүү. Хэцүү. Тэгээ яах вэ? Тэр үедээ найз нөхд рүүгээ хандах уу? Ер нь бол юун түрүүнд ингээд яач байсан гэр бүлээсээ ямар нэгэн улбаатайгаар тэр хүнгээ шийдвэр гаргана штэ. Тийм болохоор ер нь л гэрийнх нь өөрийнх нь эсрэг зохицсон байхад хичнээн найздаа юмаа яриад те хичнээн яах яхээ хин нэгнээс асуугаад эцээцэд гэрийнхэнтэйгээ буцаа ярилцгал байхгүй. Гэрийнхэнтэйгээ л дахиад нөгөө сэдвэрээ энийг болгочихъя л то би ингэмээр штэ гэдэг талаараа ярилцаал. Бүр боллоо гэхэд үнэхээр эцэг хаа зүгээр шийдвэрээр за би зүгээр л энэ хүмүүсийн хүсэж байгаагаар явъя гэл. Тиймэрхүү байдалтай. Бүр урамгүй болчих нь тий. Тийм. Тэгээд гэр бүлийн ардаас бас чухал хүмүүс нь одоо нөгөө багш нар. Миний хувьд бол мэрэгжлийн хичээлийн одоо яг 3 багшийн нүрээ ингээ үзэж байгаа хгүй. Яг 3 багшийн хувьд бол бүр үнэхээр амар урам зэрэг. Гурлаа хастай нэр ингээл шатах хэвээр чадна шүү. Чадна гэл ингээл тэнгуут нь би хүртэл дагаал чадна гэл явж байгаа. Тэгэхээр багш чухал ах нь. Тийм. Гэр бүлийн хардаас ер нь бол багш. Одооний хүүхдүүдийн одоо нэгнээ дээрлэж байгаа байдал за тэр дан ялангуяа би ч охин хүүхдтэй хүн охтуудын дээрлэлд хүүхдийнхаас илүү болчих юм уу гэж харсан шүү. Үгүй юу? Ямар байна? Яг нэг дээр үеих шиг амар шууд болон руу шахаж байгаа л. Чи ястэн нэр юм бэн тийм бэн гэл ингээл янз бүрээр хэлээл зохиц заддаг юм бол байхгүй. За. Тэнгүүт яг ингээд миний анзаарж байгаа дээрлэлт ямар юм гэхлээр шууд тэр хүний сэтгэл зүй рүү бие махбод биш. За. Одоо юу юм чи? Ингээд тэр хүн одоо ингээд нөгөө хүнийхээ талаар арай нэг тийм буруу ташаа мэдээллийг тараадаг ч юм те. Тэнгүүт нөгөө хүн манд тэр зүйлээсээ болоод гониглах, урах, сургуульдаа явах хүсэлгүй болох тиймэрхүү хандлагатай. Бүр үгүй бол нөгөө хүүхдтэйгээ шууд очиад тул хэрэлдэж шít. Би тгийг байхаа чи тэгсэн биз дээ гэл. Тэгэл тийм зүйл болоогүй нэ тэргээл нөгөө асуудал нь хүндрээл. Тэгэл яг нөгөө нэг болтгол зүйл болно. Би энэний талд, би тэрний талд гэх ингээл хідэн талдах багтаал. Тэгэл би бинийгаа харахгүй хідэн бин руугаа ингээл муудалцал. Тиймэрхүү дээрлэлт ер нь бол амар түгээмэл. Миний мэдхээр. Яг нэг тийм шуудаар өстой нэрээ чамайг ингэж задна, тэгж задна гэсэн юм бол одоо бол байхгүй. Зөв. Тэгээд энэ дээрлэлтийг чиний хувьд яавал зүгээр болчих واخ? Энэ байхгүй болох арга байна уу? Ингвэл ингэж харилцвал бидний үеийнхэн уг нь их гоё ингээд тэр дээрлэлт байхгүй болох байх гэж зүгээр энэ бол чиний л бодол шүү дээ тий. Гэтэ өөр зөндөө олон хүмүүс янз янзаар л бодох байх л та. Миний гэх юм бол тэр хүний хүмүүжил амар чухал юм шиг санагдаад байгаа байхгүй. Хүнийг ингээд хүн болгон ялгаатай шүү гэд тий хүн болгоны үзэл бодол үр шүү гэд ардчилсан байдлын тийм хүмүүжлийн суурин тавигдаагүй хөлтөл өнөөдөр чи надад таалагдахгүй байна. Чи ийм юм чинь тийм байна гэж хүүхдээ дээрлэх баг. Тэгэд нэг тийм өөрийнхөө үзэл бодолтой тааруулж байх ёстой юм шиг хүмүүжсэн өссөн. Зөв. За энэ дээрлэлт гэдэг зүйл бол байх зөвхөн одоо та нарын дунд одоо л гараад ирсэн зүйл биш л те. Үнэн ч гэсэнтэй байсан л зүйл. Тэгэл яг хөө тэднийх нь хэлбэр л өөрчлөгдөд ах шиг байна. Бидний үед бол бариа гэдэг юм байлаа шүү дээ. Тэгэл гарч ирэл нэг чи тэрийг өгнө малгайгаа өг гэдэг юм ховор байсныг ч хэлэх үү тэгдэг байлаа шүү дээ. Одоо бол тийм зүйл байхгүй бүх юм элбэг дэлбэг болсон. Тэгээд илүү сэтгэл зүйрүүнд чиглэлсэн байдаг юм байна тий. Яг би махбод руу халдж байгаа тиймэрхүү юм яг нэг ганц хоёр юм уу цөөхөн байвал байх бах. Гэхдээ ер нь бол яг өнөөгийн нийгэмдээ дээрлэлт ямар уу байгаа юм бэ гэдгийг авч үзэх юм бол ер нь бол сэтгэл зүйрүүн л дээр. Тэгэл нөгөө нэг платформудаар шүү дээ. Мессенжер, инстаграмаар. Зөв. Тэгэхээр их чимээгүй. Тэгээд бүр ингээд яг нэг хин гэдгээ мэддэхгүйгээр нөгөө хүнээ бүр ингээд хамаг уураа гартал нь бичиж болох ганц сайт нь Angel.
NGL тэр нь юу? Тэр нь одоо ингээд нэг линк байдаг байхгүй юу? Тэрэн дээр ингээд дараад орохлоор ингээд нэрээ нууцлаад тэр хүнд ингээд мессеж илгээх боломжтой тийм аппликейшн. Тэнгүүт тэгэл тэн дээр чинь хөөхөн урам өгөх хүмүүс байна, тий? Тэг ингээд зүгээр сэтгэлийн үгээ бичих хүмүүс байна. Эсэргээрээ яг тий? За чи ястаа нэр ийм тэнэг гарах гэх. Хараагаал хэлхийг хүссэн дэ нөгөө муухай өгнүүдээ бүгд ингээд бичээ явуулчих хүмүүс хүртэл байна. Ямар амар юм бэ? Яг миний хувьд бол тэрүүгээр нэлээд олон юм авч ийсэн. Нэлээд юм авч ийсэн бохгүй. Тэгээд за болий гэд устгаж ийсэн. Тэгээд тэгж эвгүй хөхтэй дарамжилсан ч юм уу те тийм мессеж авсны дараагаар чамд амар хэцүү байсан уу? Ямар байсан? Мэдгүй. Надад зүгээр илүү нүрээрээ хурж ирээд хилцсэн бол илүү амар байх юм шиг санагдсан. Тэгэхгүй бол яг нэг утасны цаана утас чинь нөгөө платформ уу нэг тийм харахгүй өрөө байгаа даахгүй. Тэн дотор хэн байгааг би мэдэхгүй. Яна хин намайг ингэж байгаа юм бол гэдэг бодол бүр илүү амар тийм сэтгэл төгшөөгээд түүнээс биш нэг тийм амараар хилээд байгаа даа ч юм уу те. Угаал нэг тийм амар муухай хараалгацсан даа ч биш. Зүгээр ингээ хин намайг яаж байгааг мэдэхгүй гэдэг айц амар хэцүү байсан. Энэ NGL-ийг хүүхдүүд дийлэнх нь хэрэглэдэг юм уу? Ер нь бол хүн болгонд л байгаа. Тэгээ энэ чинь юунд хүртлээд шүү дээ. Сургуулийн NGL гэж хүртлээд шүү дээ. Тийм үү? Тэгээ одоо юу багш нар нь байд юм уу? Багш нар энэ төр ер нь их мэддэггүй баха. Яг сургуулийн хүүхдүүдийг ингээд найзуудаараа авцсан. Тэгээ тэн дундаа ингээд NGL-ийнхаа линкийг тавьсан. Тэгээд юмаа бичгийг хүссэн юмаа бичээд оруулцгаараа гэл. Зөвхөн хүүхдүүд л байдаг юм байна тий? Тийм. Энийг багш нар ер нь мэдгүй. Ер нь бол мэддэм билээ. Манай сургуульд бас нэг хит нэгдээд хит хаагдчихсэн. Зөв. За яста миний мэдгүй л зүйл юм байна. NGL гэж бол анх удаага сонсч. Тийм тэрүүнгээр ер нь бас нэлийн тийм сэтгэл зүйндээ харилцууд авдаг. Зөв. За ийм байх нь. Хоёулаа нэг найзын талаар ярив. Тэгэхөө одооний хүүхдүүдийн найзаа сонгох сонголт нь юу вэ? Илүү сэтгэлийг харж байна уу? Илүү эсвэл одоо ойролцоо сонирхолтой хоббитой хүүхдүүд найзлаад байна уу? Эсвэл мөнгөн дээр ингэж найзлд юм уу? Ямар хөө байна? Найзаа яаж сонгодъё? Та нар дотныхоо найзаа? Миний хувьд бол сонирхол дээр илүү тулгуурлалт юм шиг санагдчих. Адилхан сонирхолтой бол ингээд тэрнтэйгээ хамт ингээд одоо юу мэр чи зүгээр л адилхан сонирхолтой болохоор ингээд сонирхож байгаа зүйлээр ингээд хамт явсараа найзууд болчихдог ч юм. Тиймэрхүү байх. Гэхдээ бол нөгөө хартлаас нь ярих юм бол муудлаас нь ярих юм бол зөвхөн одоо тийм мөнгөний хараал сонгоол найзаагаа сонгоцсон ч гэдэг юм уу те. Мөнгөтэй айлын хөвгттэй ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс гэхдээ амар шууд харагдаад байдаг шүү дээ. Тийм үү. Тийм. Яг ингээд нөгөө найзаасаа ингээд юм гоохлаараа найзаа гэчээд яг ингээд өөрт нь хэрэгтэй үед ч юм уу ингээд өөрөө нөгөө хүн өөрөөс нь ингээд тусламж гоох болохоор байхгүй болчихдог. Тийм бас байгаад байна тий? Найзаас байх уу? Тэгээд мэдгүй өөрийнх нь хажууд хин тухтай байна тэр хүнийг бас найзаараа сонгодог гэж магадгүй. Тийм аль нь итгээд юмаа ярихад тэр хүн миний юмыг цааш нь задруулахгүй байна гэдэг тал дээр бас нэлийн боддог байж магадгүй. Би бол яг уу тэгэл хиний хажууд тухтай байна тэрний хайл тэгэл найз нь болол шүү. Одоо чи татны хэдэн найзтай? За гарын 5 орон л. Цөөхөн найзтай байна шүү дээ тий. Тэгээ тэднэр нь маш чанартай. Тий. Найзууд ахна. Хүн амтнд ингээд тэдэрт ингээд миний ингээд надад дургүй хөлтөд ингээд юм хумаа ярьдаг гэж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд нөгөө хэд чинь ингээд адилхан ингээд станер ийм тийм ингээд нөгөө хөлтийг яг сэтгэлийн өргөд ингээд ярилцж байгаа ч гэсэндээ дараа нь яста тийх ясна айгүй хэцүү байсан ингээд надад ярьж байгаа байхгүй. Тэгэл нэг тиймэрхүү ер нь нэлийн хөрх итгэл даахар хүмүүс байгаа. За тэгвэл үерхлийн талаар ярив. Одоо үерхэл одоо та нарын насан дээр бол үерхэл зөндөл байгаа ах та. Байгуу. Тий. Одоо хуучин болол гуйна гэж ярьдаг байсан. Одоо тийм яриа үг вэ нүү ер нь. Яахгүй миний яаж үерхэх юм. Айгуу сонирн болсон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ингэж байгаа хгүй юу? Ингээд манай яг нэг тийм хөөрхөн идэн эрэгтэй найзаад байхгүй ингээд найз охинтой ингээд нэг охин ингээд сайн болчихж байгаа юм заяа. Тэгээд нөгөө охиноо гуйх гад ингээд бүгэж цэцэг аваад
Тэгээд яаж яагаад өвөл байсан маа. Тэг ингээ газар ингээ зүрхээр ингээ лаасаагаад. Тэгээ нөгөө охиноо гуйж ийсэн байхгүй юу? Гэсэн чинь манай өөр нэг найз болохоор ямар гэрлэх санал биш үү? Юу амир сүртэй. Би байсан бол зүгээр л чатарахгүй байсан гэд. Би ингээд амир гайхаад нэрээ тийм ч юм уу гэрлэх санал ч юм уу чи одоо ямар амир сүртэй чи ингэж бодож байгаа ч гэсэндээ яг үнийг хэлээд утасны цаанаас үерхий гэдэг юм бол би л авгүй. Бичилж уулзчихэж. Тийм. Биеэрээ яг ингээд за ядаж нэг тийм амир бүгжтэй сарнаатай биш юм а гэхэд нэг тийм хөөрхөн жижигхэн ингээд өөдөөс харж агаад тэ хоёлоо үерхий гэх юм бол тэр нь хамаагүй илүү санагдах. Гэхдээ ер нь бол утасны цаанаас гуйдаг нэг тийм сонин нүрээрээ уулздаггүй нэг тийм юм гараад ирсэн юм шиг л. Нөө зөвхөн утсаар л. Тийм. Ямар. Тэгээ баг хэр барагтай ч тийм уулздаггүй тийм үерхэл хүртэл байдаг юм шиг л шүү дээ. Тэгээ тэр нь тэгээ яах юм хоорондоо л уцаараа яриад бичээл байж ах юм уу? Тийм л юм шүү. Тэр тэгээ үерхэл юм уу? Харин тийм. Ямар сони. Жохон гайхалтай. Зүгээр бичлээд ингээ хоорондоо ингээ үерхэд явж байгаа олон хөөрхөн охид хөвгүүд байгалах л та тий. Яг нэг гой хөр хөвгөлцөө явж байгаа хөвгөд харагддаг шүү. Харагдан тий. Тэгээд тэд нэр ингээд хэр удаан үерхдэг юм бол доо. Ер нь бол ингээл тууштай ингээ үерхээ явж явах тэр за яг хөө тэгээ үерхээ явж явах та ер нь хаагуур голцоо ингээд уулзаад цагийг өнгөрөөгөө тэгээ юу хийгээд явах вэ? Үерхэж байгаа хоёр хос маань. Би өстөг хүнтэй үерхийг уудаж байна. Яна наач ямар хийсэн. Чиний үеийнхэн ерөнхийдөө нэг юм гитгдээ гэсэн нэг тийм ойлголт байгаа л илгүү тий. За кино театраар л явах. Тэгээд паркаар. Өвөл байвал яах вэ? Кинод үзэх үү? Өвөл уулзахгүй байх уу? Өвөл уулзахгүй. За тэгвэл үерхэл юм байдаг юм байж. Харин одооны хүүхдүүдийн уншдаг бас сонирхдаг номнууд гэж байна. Ер нь ном уншиж гин үү? Ном зохиол унших юм уу? Би бол ном уншдаг. За. Тэгээд жоохон роман, атал явдалтай. Үгүй бол нэг тийм ид шидийн ч юм уу. Бүр үгүй шууд аимшигын зохиолол уншдаг. Тэгээд яг бас юу яжсэн юм ба. Манай багш намайг нэг ном гарга гэдэг чийсэн. За. Тэгээд яг тэр чиглэлээр бас нэг жоохон юм судлаад бичээд өөрөө нэг жоохон өгүүлэг бичиж тестлж ийсэн л та. Тэгээд миний хувьд бол ном бол яхаарахгүй зөндөө уншдаг. Бусад найзууд чинь ном уншдаг уу юм? Бусдын нь бол өстой ном. За яг манай найзууд дунд бол нэг 2 3 баг. Тэг өөр ингээ бусад найзуудтайгаа ингээ номын сан орё гэхэлэр номын сан орж яах юм. Тийш явж яах юм. Тэгэхээр жоохон хэцүүлтэй. Ер нь бол цөөхөн байх гэж бодож байна. Ном уншихаа болцсон байна дийлэнх нь. Харин оронд нь уцаараа их мэдээлэл авч гинөө. Уцаар их юм унших уу? Уцаараа юм уншихаас илүү үздэг баха. Үздэг. Тийм YouTube сувгаар. Мэдээлэлээ ер нь одоо дандаа л утаснаас аваад байна уу? Гар утаснаас. Тийм тэгээ бүр яг сүүлийн нэг миний ажигласнаар сүүлийн 3 сардаа бол бүр чат GPT-г бол яг ингээд бүх юм дээр ашигладаг болсон юм шиг санагдсан. Зөв. Тэгэхээр яа харахгүй л одооны хүүхдүүд байна л да. Энэ гар утас өгчсөн мэдээлэл авах юм нь ерөөсөө хажууд иргэдэн байж идэг. Бид нар ч одоо ном уншиж ичл яадаг авдаг гэсэн шүү дээ. Тий. Андаа болж байгаа юм тий. Та нарын тэр сургууль дээр нэг самбар дээр багш бичдэг л дээ. Тэгтээ хажуугаар нь бас дэлгэц мэлгэцтэй болсон юм шүү. Үгүй юу? Тэргээр бас юм хүмүүцдэг үгүй юу? Дэлгэцээр ер нь ихэнх багш нар PPT бэлдэж ирээд дэлгэцээр гаргадаг. Тэгээл за энийг тэмдэглээрээ гэж үлдээгээл. За танай үеийн хүүхдүүдийн одооны хүүхдүүдийн аав ээжээсээ амар асуулт асуух гэж шүү. За аав ээжээсээ нууцалдаг зүйл байна уу? Нууц юм чинь нууцаар нь үлдэх юм уу? Миний хувьд лав нэг тийм амар нууц бол байхгүй. Гэхдээ аав ээжээсээ юм нууна гэдэг чинь гэр бүлийн дундаа нэг тийм харилцаа
үүсдэггүй л гэж бодож байна. Яагаад тэгэхээр нэг ярина гэдэг нь итгэж байгаагийнх, ярилцсан гэдэг нь ойлголцох хэлбэр шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд аав ээжтэй юм хэлэхгүй байна гэхээр одоо юмаа хэлэхлээр аав ээжийн загиндаг ч юм уу ойлголцдоггүй байх. Тийм үеүүдэд л юм андаа нуу байх. Ямар сэдвээр надтай ярилцдаг вүлээ? Ямар сэдвээр жоохон ингээ өглөөд загнаад дургуур гэдэг үлээ гэдгийг бодно шүү дээ. Тэгж байгаа л ярихгүй юм ярина да. Та нарын насны ийм хүүхэдтэй ээж аав нар яг ойлголцоод хүүхдээ ойлгохын тулд ямар үед яаж ярил илүүтэй ирв? Зүгээр л нэг өглөөд байгаа ч юм шиг яншаад өглөөд гэл та нар ярьдаг шүү дээ. Ингээл өглөөд тахын ёо ямар хэцүү юм бэ гэдэг өрөндөө ороод хаалгаа хаачдаг. Тэгхгүйгээр та нарыг ойлгоод ярилцъя гэвэл ямар орчинд яавал зүгээр вэ? Яаж ярил зүгээр вэ? Мэдгүй миний бодлоор бол одоо ингээд ярилцсан гэд тэгэхээр эцэг эхнэр нэг тийм амар seriously хүлээж авдаггүй юм шиг санагддаг. Тэг юм чинь ингээ хоолоо игээд зогсож яхад нь хүүн очиод ярилцъя ээжээ гэд хэллээ гэж бодоход за яриараа минь хөө. Энд хоолоо игээд нь шүү дээ. Хангалттай ийш нь анхаарлаа өгөхгүй байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө хүүхэд ингээд юмаа ярьж байгаа ч гэсэндээ ойлгож байгаа юм болов яаж байгаа юм бэ? Гэт ингээ эргээцхээр. Тэгэхээр хэрвээ хүүхэд чинь өөрөө би ингээд тантай ярилцмаар байна гэж ивэл хийж байгаа зүйлээ түр хоошин тавьчих хэрэгтэй байна. Зөв. Яг ингээ одоо ингээ хоёлоо өөдөөдөөс хараа сууж байгаа шиг. Ингээ хараа суугаа ярих юм бол тухайн хүүхдэд за илүү намайг ойлгох гээд байна та. Тэ? Намайг илүү ингээд мэдэх гээд хичээгээд байна да гэдэг нэг тийм мессеж авах. Тэгэхгүй яг ингээд яг эцэг эхнэр чинь болохоор зүгээр ингээд юм хийж явахдаа давхар ингээд хүүхдтэйг ярих гэдэг байхгүй. Зөв. За тэгвэл хүүхэд аав ээжтэйг ингээ ярил ингэж ойлгох нь. Харин аав ээж нь хүүхдтэйгээ ярилцах гэхээр нөгөө хүүхэд нь цаашаа хаашаа гэж цухтаад эсвэл ярмааргүй ёо за болио дараа олооч гэдэг юм одоо юу гэдэг мэдэхгүй. Ингээд байвал аав ээж нь ямар орчин бүрдүүлээд хүүхдтэйгээ ярил зүгээр санагддаг вэ? Чиний хувьд? За ямар үед нь ч юм уу? Одоо 50 байх үе нь хизээч байдгийг гэдэг ч юм уу одоо юу гэдэг би сайн мэдэхгүй байна. Тэгээ чи л мэдэх бах та тэгээ. Яг тийм үе байдаг л да. Тэгээ яагаад ярихгүй байна гэхлээр юун түрүүнд хэлж болохгүй юм шиг санагдаж байгаа нэг тийм бодол байгаа даа. Энийг өстө аав ээж хоёрт яаж хийсэн ч хэлэхгүй гэдэг нэг шийдсэн те. Өөртөө юм вакуум үүсгэсэн. Тэнгүүт угаасаа тийшээ ингээ хинч дайрах гад дайрч чадахгүй шүү дээ. Дайрах гад ингээ тусам нь улмал нөгөө нэг вакуума чангалал аашлаа шүү дээ. Яаж яхад өсвөр насны хүүхдээ аашин тийм шүү дээ. Ирс нэг тийм ойлгомжгүй. Яг тийм үедэндээ бас өөрөө ингээ юмаа ярмааргүй байх гэж яхатандээ ингээ хүчлээ тахлаар улмал муухайш гарах баг. Тэгэд тэр тусмаа яг эцэг эхчүүд бодол хастаа нэр яасан энэ тэрэг гэхгүй шүү дээ. Яачаад байгаа? Яагаад байгаа гэж шууд загнах өнгөрөөгөө яваад орчдөг болохоор тэгд юм болов. Миний бодлоор илүү юм тайван байлгаж агаад тэгээ тухайн хүүхэд маань өөрөө бас нэг өрөөндөө орчоод тэр чихтэй байхгүй шүү дээ. Гар нь орон 0 орон тий тэр үед нь арай нэг ингээд яасан ийсэн гэдэг ингээд асуугаад үзэх юм бол арай дээрдэж магадгүй. Зөв ойлголоо. За тэгэл л штэ. Та нарын үеийнхний энэ нийгэмд яг одоо ингээм амьдарч байгаа энэ нийгмээс аюу онцгой санагддаг. Тийм зүйл юу вэ? Нийгмээс ч байна, гэр бүлээс нь ч байна, одоо ах эгч нараас нь ч юм уу. Ингээд бүр үнэхээр таагүй санагддаг зүйл юу байдаг вэ? Автобус. За. Айгу удаан хүлэн заяа. Тэгээд хүлээж агаад сууш дээ. Тэнгүүт арай нэг нас ахсан хүмүүс юм ч юм. Шууд нүг. Хүүхэд ээжээ судлаа тавьж өгөхгүй нэ тэрэг л. Яг тиймэрхүү зүйл амар шудраг бус юм шиг санагддаг. Тэгэд бүр тийм амар сэтгэл рүү ормоор байдаг өгнүүд нь чи имээгүй юу? Чи ээжгүй юу? гэдэг өгнүүд. Гэтэ яг одоо ингээд бодоод үзэхлээр хэдий манай ээж ч байсан, манай эмээж байсан.
тэнд ингээ хүүхэд ядарсан сууж хахад бас би сууя гэдэг хүмүүс бол манай юм ээж биш. Манай ээж бол үнэхээр тийм ингээ хамт хатуусанд яваад хүүхэд судал тавиад тэгэхээр зүгээр өөрөө суу гэж суулгадаг байхгүй. Тэнгүүт тэгэл би ээж ячиг наваад ирсэн. Тэнгүүт яг нэг тийм ихч нарыг харахаар өөрийгөө манай ээжтэй ч юм уу манай эмээтэй ч юм уу гэд тийм сонин хандлага ингээд миний хүмүүстэй зүглээд байгаа нь амар таалагддаг. Хүн болгон нэг над чиг даа гэж боддог бодол байд юм шиг. Тэгэл би л ядарж байгаа гэдэг бодолтой ч юм. Тэгэд өөр гэх юм бол тамхи аягүй хэцүү. За. Тэр тусмаа ингээд тэр муухай үнэртэй юмаа ингээд татанга алхаж явдаг хүмүүсийг бүр ойлгодог. Урд нь ч юм уу, хойно ч юм уу ингээд нэлээд олон хүнтэй газар харж. Үнэхээр ингээд тэр зүйлээ татхмаар ингээд тийм хэрэгцээ байгаад байгаа бол нэг мухарт очоод татчаад үргэлжлүүлээд замаад болох хэрэгтэй байхгүй. Угаасаа нэг тэр тамхи чинь татаад ахад урт хугацаа өрөхгүй байлгүй те. Тийм чинь хэсэг жоохон амрангаа тэр юм хэрглэжээд тэгээ зам руугаа орох хэрэгтэй. Тэгэхгүй бол яг тэр зам дээр явж байгаа хүн рүү мэдээж тэр хүний өөрийнх нь хэрэгцээ штэ. Тийм байхад чинь стандарт тамхиа татлаа гэж зүрхэд хэцүү. Тэглээгээд тэр нөгөө юм ингээ үнэрлээд байгаад ах хэцүү. Тэгэл ёо гээл урд нь гараал явна штэ. Тэгвэл эсэргээрээ за эдгээр зүйлүүд таалагддаг. Таалагддаг их гоё зүйл байна уу? Таалагддаг их гоё зүйл үү? Яа, юм бодогдохгүй шүү. Юу ч байхгүй байна уу? Бодогдохгүй байна. Тэр өстой айгүй гоё. Одоо энэ нийгмээс нэрээ тэр нь гоё шүү. Тэр ахыг ч гоё шүү. Энэ нийгмийн энэ нь гоё шүү. Байхгүй байна уу? Яг хэлчих гэсэн чи орч ирэхгүй байна те? Байхгүй байна. Яана. Эстэг хэцүү юм яана. Байхгүй байна те? Байдгүй. Гэхдээ яг ухаад гаргаж ирэвэл нэг жоохон байхад нэг тийм эгчнэр явдаг гэсэн шүү дээ. Буйны ажил гээд хүрхэн зарим гундаа тарах явдаг. За. Тийм. Яг сүүлийн хитэн байж 15-тагаас хойш би бараг тийм хараагүй хаа. Тэгэхээр нэг тиймэрхүү юмнууд ер нь нэлийн амар хүрхэн санагддаг гэсэн. Тэр зүгээр юм буйны ажлыг тохиолдуулаад хийж байгаа л та. Гэтэл гээл хүүхдүүд баярлуулна гэдэг чинь бас амар гоё юм байдаг гэсэн шүү дээ. Тэгээд мэдгүй одоо нэг тийм харагдаж үзэгдэхээ ээж бийсэн шүү дээ. Зөв. За тэгвэл л штэ. Одоо жишээ нь хоёул нийгэм гэдэг ингээд нэг өргөн үрээтэй том сэдвээр ингээд би асуучлаа л да. Тэгвэл яг энэ чигээр нь асуугаад явчихъя л да. Юу яа. Одоо барууны нийгэмтэй одоо та нарын үзэж байгаа зүйлүүд чинь одоо барууны одоо Америк ТV, Европ ТV-ийн те залуучуудын сонсдог дуу эсвэл одоо Солонгосын ч гэдэг юм уу те Аз ТV-с ийм болчлоо. Энэ дээс наашаага орж ирж байгаа, энэс үлгэр дуурайл авж байгаа олон зүйл байгаа байх. Та нарын дунд юу нь илүү байна? Одоо ер нь барууны ийм юм дуурайгаад бидний ээж авийн үед байх та одоо барууны урсгалын дуу хөгжим сонсоод та нар энтергээд өөлгүй ч гэсэн таата хүлээж авахгүй тийм ганц нэг хандлага за ээж аав нарын үе бишээ миний үед бол байсан. За байж байгаа. Хувцас хонор үг хэлхэн дээр илүү байж магадгүй. Тэ. Баруунаас аваад байна. Тэнгүүт яаж хаад яг нэг тийм нэгэн хэвийн стилтэй өнгөж байгаа болсон шүү дээ. Тэгээ бүгдээрээ л яг өөр өөрийн гэсэн тий шоу passion тийм талцсан. Тэнгүүт яг ингээд тэр зүйлээ ингээд яг өөрийнхөө сонирхолд нийцүүлээд аль нь гоё харагчин тэрийг сонгоол ингээд өөрийгөө болгоо явдаг. Тэгээ юун түрүүнд үг хэллэг бол нэлийн гадаадрах болсон гэж бодож байна. Яг миний хувьд. Тэгээ угаасаа яг ингээд сэтгүүлчээр сураад яг ингээд Монгол талын эдрийг ингээд бүгднийг ухах хэрэгтэй болсны хойно ер нь бол нэлийн Монгол үгийн минийх сайн мэдгүй юм байлээ гэдгийг амар сайн анзаарсан. Зөв. За тэгвэл та нарын яг одоо хэрэгэлдэг өдөр тутмын одоо бид нар бол жаргон гэж яриад байдаг юм аа. Тим үгнүүд юу байна вэ? Одоо хэрэгэлдэг жишээ нь
сайн уу гэхээр хай гээл тий. За тэрийг ингэчээрэй гингүүд окей гэдэг ч юм уу тий. Одоо та нарын тэр дунд ярилцаад байгаа тэр үгнүүд ямар үг вэ? Гадаад үгнүүд ч юм уу эсвэл өдөр тутмын хэрэгэлдэг үгнүүд нь. Би баг ойлгохгүй зарим үг байх шиг байна. Юу гэдэг юм болоо гэх. Айгуу хэцүүлтэй. Тэрийг бас шууд хэлэх хэцүүлтэй. Яагаад? Нэг тийм таатай үгнүүд биш. За. Тэг үг мэрчийн. Одоо шулуугандаа ер нь хараал үгнүүд. Тэрийг их хэрэгжилж байна уу? Тийм. Англи, монгол хамаагүй. Fuck shit. Тиймэр. Их хэрэгэлт юм байна тий? Тэг штт. За. Зөвөр ингээд зүгээр л ингээд хэлэхэд одоо ингээд атуусан сууж байгаа байхгүй юу? Тэг ингээд хоёр охин ингээд хоёр хүний ингээд сандал дээр зэрэгцээ суудсан байсан юм. Атусаар орж ирчээл ямар хөөрхөн охин бэ гэв ингээ хараад тэгээд угаасаа ингээд явсараад яг тэр хоёр охины хажууд очиод зогссон байхгүй. Хүмүүсийнх нь тоон тэгж таараад. Тэгээд ингээл хажууд нь очиод зогссон чинь мэдээч нэг яриагийн сонсыг ихгүй угаасаа сонсогдоод. Тэнгүүт ингээ яриагийн сонсонгууд байс гээл тэгээд ааштай ингээ шааттай ааштай гэлээ. Ааштай. За. Тийм тэгээд ахгүй юу? Тэдэн гээд гээд ингэ шууд. Ямар хөөрхөн гэж бодож исэн бодлыг шууд байхгүй болгож өгч. Ярианыхан тэр дандаа хараал хэлж штэ мэдээч тийм байна. Нэг өгүүлбэртэй бараг 5 6 хараал хэлээд. Энэ зүгээр энгийн үйлцэгдэл болсон уу те? Зүгээр л энгийн ярианд нь ордог болсон юм уу? Хүүхдүүд юм. Тэнгүүт манай бас нэг зарим нэг найзаад байгаа байхгүй юу? Бас нэг яг нэг тиймэрхүү өгүүлбэр болгондоо нэг тиймэрхүү үгийг хэлдэг. Тэгээ ингээд загнаж магна тэгэнгүүт яана амны буруу яана бодохгүй илчлээ. Тэнгүүт харагдаж байгаа юм тий. Аль хэдийн энэ үгнүүдээ бүр ингээд бодохгүй илдэг болсон юм шүү дээ. Өөрийгөө удирдахгүй яана би тийм үг хэлчлээ штэ гэж бодохооргүй болтлоо хэлсэн. Тэгээ ер нь бол би одоо ингээ хүн амьтантай танилцлаа гэж бодоход тэр хүн хэрвээ хараал хэлдэггүй байвал би бол хав гэж бодохоор. За одоо эх орон маань Монгол эх орноо одоо та дүүнэр минь цаашаа үргэлжлүүлээл хөгжүүлээл авч явах хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ байгаа эх орноо ямар байгаасаа гэж хүсэж байна. Юу ч гэсэн нэг дандаа яригддаг утааных нь асуудал арилжаасаа гэж амар бодд юм аа. Тэгэхгүй бол нэрнгээсээ бүр үнэхээр ингээ утаанаас болооны хоолоо орсооч байгаа юм шиг мэдрэмж аваад идэг байхгүй юу? Тийм. Тэнгүүт угаасаа нэг би нэг түрүү хэлсэн шүү дээ нэг тийм төсөл хэрэгжүүлдэг иргэний нийгмийн байгууллагад ажиллагаа гэдэг. Яг тэрний хаврын нэг иргэдийн оролцоо гэдэг төсөл хэрэгжүүлээд тэгээд тэрэн дээрээ нэг үзэсгэлэн гаргахаа зураг мураг дараад тэгжээс аахгүй тэгээд зүрх уулын тийшээ яваад тэгээд зүрх уулын хамгийн дээрээс нь ингээ хотын төв рүү ингээ шууд ингээ зураг авч ийсэн аахгүй юу. Тэгсэн чинь яж хаад өвл сав сарл юу ч харагдахгүй сав сарл тэр чинь одоо өглөөний 5 6 цаг л байсан. Тэгэл тэнгүүт өөр ингээд яг тэн дундаа ороо явхлаар бол юу ч харагддаггүй шүү дээ. Ингээ дээшээ тэнгэр цэнхэр газар цагаан байна. За тэгээ болоо. Тэгсэн чинь яг үннийг хэлээд уулан дээрээс очиод хотын төвийн зургийг дарахад бол сав сарл байхгүй. Тэгээ яаж яагаад монголчин ингээд өндөр уулаараа хүрээлэгдсэн. Тэнгүүд яг тэр уулсуудынхын доогуур ингээд цагаан үүл саарл утаа ч юм уу юу ч юм мэдэхгүй. Манан тэр ч юм шиг нэг аим шиг киноны эзэн авах газар ч юм шиг. Нэг тиймэрхүү харагдчихсэн. Тэгээд яг ер нь тэрийг харснаас хойш ер нь нэрнгээсээ л утаатай юм байна да. Маргаан байхгүй энэ бүр үнээр аюултай төвшөнд өрөөд байгаа юм байна да гэдгийг амар бодож байгаа байхгүй. Тэгэл яг би бол утаа арилгаж хийж байхгүй л байна. Гэхдээ утааг арилгачвал болох юм шиг санагдаад тийм үү. Тэгээ гэр хороолол багтай байвал бас их зүгээр санагдаад байт. За. Тэгвэл одоо бид хоёрын яриа дуусгах гэж байна. Цаг болсон байна. Тэгэхээр томчуудтай хандаад юу гэж хэлмээр санагдаж байна? Яг томчуудтай хандаад өсвөр насныхаа хүүхдийн зүгээс хэлэхэд та ингээд хүүхдийнхаа хэрэгцээг хангаж өгж байгаа нь
хүүхдийнхаа ингээд те юугаарч дутаахгүй өмсөх юмар гачигдуулахгүй байгаа нь та хүүхдээ анхаардаг, maybe хайрладаг гэсэн үг бол биш. Тэгээд хаяач гэсэн сая хийсэнчлэн ингээд анхаарад ярилцъя гэж ахт ингээ хийж байгаа юм хоош нь тавиад ярилцаад үзээрэй. Магадгүй өнөөгийн нийгэмд хүүхдээ ямар өнгөнд дуртайг нь мэдэхгүй эцэг эх ч гэсэн айгүй их байгаа. Юу сонирхдаг, юу идэх дуртайг нь мэдгүй юм ч гэсэн байгаа. Тийм болохоор хүүхдтэйгээ сайн ярилцдаг байгаад үзээрэй. Тэгээд юмын ингээд загнахгүй ярилцдаг эцэг эхэд бол хүүхэд ямар ч хүнд хэцүү асуудал тохиолдсон хамгийн түрүүнд яна ээжтэй очиж ярилцах хэрэгтэй юм байна гэдэг бодлыг өгөхөр байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За одоо ингээд баяр болох гэж байна. Хүүхдийн баяр одоо хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Тэгэхээр яаж баярлах вэ? Бэлэг авах уу? Манай киноны нээлт 31-нд болно. Өө за. Тэгээ киноныхаа нээлтэнд оролцоод тэгээд гэр бүлэрээ нэг хотоос нэг 100-200 метрийн зайтай гэсэн баха нэг агуу байдаг гэдэг. Тэгээд тийшээ явна гэд хөргөх бэлдсэн билээ. Тэгээ бөөндө тийшээ явах гэж. Гоё юу тэгэж явах. Гэр бүлэрээ тэгээ зугаалах. Яа, яг хүүхдийн баяраар юм чин гоё явах хаа гэж бодчих шүү дээ. За чамд бэлэг ирдгүү, өгдөг үү? Одоо тооноос хасагдсан уу? Авж илээ. Авч ийн үү? Авж илээ. Гэтэ ер нь юу манай хамаатан садны юм штэ. Нөгөө миний насыг нэг тийм сайн мэддэггүй. Тэнгүүт царайгаараа би ч айгүй бэби царайтай. Тэнгүүт яаж ч байсан нэг 15 та дүгийнхаа доор орчихдог. Яг өндө тэрнээс ихч. Тэгсэрнэ тэгэл ой дүн штэ гэж сууж яхад бэлгээ бол авчна. За ямар ч байсан бэлгтэй л юм байна тийм ээ. Бэлэг байгаа. Гоё бас зугаалж амарх юм байна. Тэгэхээр миний дөө манай энэ студид ирээд гоё чөлөөтэй сайхан ярилцсанд чамд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь сурлага болоод тэр маш олон нийгмийн идэвхтэй тэр ажлууд бүх ажлууд нь амжилт төсөй. Цаашдаа их мундаг охин болох байхаа би бол тэгж хараад байна чамайг. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт төсөй. За баярлалаа. За ингээд энд хүрээд манай өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Өнөөдрийн одооны хүүхдүүд сэдвийн хүрээнд ярилцсан охин маань Ану Заяа байлаа. За ингээд бүх хүүхдүүд маань эцэг эхчүүд маань сайхан баярлалаарай. Ингээд өнөөдрийн подкастаа өндөрлөё. Баяртай.